자, 우리는 조직을 키워야 되죠. За бид нар нэгэнт бид нар настай хамтарч ажиллах хүмүүсийг би нэгтгэх ёстой. 네, 조직을 키우려면 제일 큰 거는요, 나의 마음의 크기, 마음의 그릇을 크게 넓히는 겁니다. За, хамгийн нэгдүгээр анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр нэгэнт би өөрийнхөө хүч чадлаар би ганцаараа амжилтанд хүрэх угаасаа боломжгүй гэсэн. Тийм учраас олон хүнийг нэгтгээд олон хүний дэмжлэгтэйгээр амжилтанд хүрэх боломжтой гэсэн. Тэгвэл хамгийн нэгдүгээр миний өөрийн зүрх сэтгэлийн тавг гэж байгаа. Тэр тавгаа тийм ээ ингээд маш өөрийгөө маш одоо нөгөө нэг бэлтгэх хэрэгтэй гинэ. 네, 내 마음의 크기가 작으면 많은 사람들을 담을 수가 없습니다. Мм. За миний хүн болгон зүрх сэтгэлийн хэмжээ 5 гэж байгаа. Хүн болгонд байгаа тэр 5-ны хэмжээг илүү өргөн, илүү том болгож бэлдэх хэрэгтэй. Тэг хэр хэмжээгээр том тийм ээ өөрийнхөө 5-ыг хэр хэмжээгээр том бэлдэж чадна. Тэр хэмжээгээрээ миний бизнес тийм ээ олон хүн хүрээлж, олон хүнтэй хамтарч чадна гэсэн. 네, 지금 나의 조직이, 내 마음에 들지 않는다라면 오늘 이 강의를 통해서 우리 사장님들이 나의 조직을 100배 키울 수 있는 그런 시간이 되었으면 좋겠습니다. За магадгүй те үнэхээр би ажиллахыг хүсэж байгаа тий. Гэхдээ би өөрөө ажиллахыг хүсэж байдаг настай хамтарч ажиллаж байгаа миний багийн хүмүүс миний зүрх сэтгэлд ерөөсө таалагдахгүй байна гэж бодож байгаа бол энэ дотроос би яах ёстой вэ гэдэг хариултаа олж байгаасаа гэж хүсэж байна. 자, 많은 사람들이 애터미 사업을 제대로 하는 분도 있지만 하다가 중간에 포기하거나 제대로 하지 못하는 분들도 많이 있습니다. За олон хүмүүс этемгийн бизнесийг хийгээд эхэлдэг. Эхлээд явж байгаад ихэвчлэн амжилтанд хүрсэн хүмүүс байдаг ч гэсэндээ дундаасаа одоо тийм ээ шантарсан хүмүүс олон байдаг. 네, 물론 뭐 중간에 포기하시는 분들도 있는데요. 이분들은 항상 외부에서 잘못된 요인을 찾고 있죠. За тэгээд уг нь бол амжилтанд хүрэх боломжтой юм. Гэхдээ амжилтанд хүрэх чадахгүй байгаа шалтгаан нь болохоор зэрэг энэ хүн дандаа тийм ээ амжилтанд хүрэх боломжгүй гэсэн сөрөг тийм ээ зүйлүүдийг сэтгэлдээ тэр өөрийнхөө тавгандаа дүүргэсэн байгаа учраас л юм. 네, 우리 사업에 있어서 리더는요, 손해보는 마음으로, 넓은 마음으로 나의 그릇을 키운다라면 더 많은 조직을 성장시킬 수가 있습니다. За тэгээд мэдээж тий миний сэтгэл таалагдахгүй байсан ч гэсэндээ миний тавг илүү жижиг байгаа юм байна. Би өөрийнхөө зүрх сэтгэлийн тавыг илүү том болгож бэлтгэх ёстой юм байна гэж энэ бүх болохгүй байгаа зүйл надад шалтгаалсан гэж авч үзэх юм бол би тийм ээ болохгүй байсан нөгөө тийм ээ надад байгаа багийн гишүүдээ илүү нэгтэршилтэй, илүү хамтарч ажиллах тийм орчноор бүржүүлж чадна гэсэн. 자, 우리가 스폰서나 파트너나 함께 이 사업을 하다 보면, 생각이 다르기 때문에 부딪힐 때도 있죠. За энэ бизнесийг ингээ тий хийхэд спонсорч сэтгэл таалагдахгүй үе байна. Багийн гишүүн маань хамтарч байсан багийн гишүүн маань ч гэсэндээ тий яг миний хүснээр хөдөлж өгөхгүй сэтгэл таалагдахгүй үе байна. 네, 저는 부딪히는 거는요, 생각이 다르기 때문에 서로의 생각을 조율하는 시간이라고 생각합니다. За яагаад тийм ээ яагаад хоорондоо ингээ сэтгэлд яг над шиг байж чадахгүй миний сэтгэлд ингээ нийцэхгүй байгаа юм бол тэр нь угаасаа л ойлгомжтой. Тэр хүн өөр орчинд өссөн, өөр санаа бодолтой тийм ээ миний хувьд гэсэндээ өөр бодолтой учраас хоорондоо таар тохирохгүй санаа бодол нь өөр байхаас өөр аргагүй. 네, 특히 이 사업을 하면서 늘 이기려고만 하고 손해보지 않으려고 하는 마음이 있다라면, 이 조직은 굉장히 힘들어지겠죠. За ихэвчлэн хүмүүс тийм энэ бизнесийг хийж явах үедээ тийм өөрөө хувиа хичээгээд дээрэс нь ерөөсөө тийм хохирол амсахгүй хичээдэг. За ийм байх юм бол энэ бизнесийг хийхэд жоохон асуудлууд үүснэ. 네, 우리 사업은요, 내가 기꺼이 손해본다라는 마음으로 할 때, 비로소 이익이 찾아오는 것 같습니다. За ихэвчлэн тийм амжилтанд хүрсэн бидний дээрх хүмүүсээс ч гэсэн асуух юм бол энэ бизнесийг би хийхдээ надад хохиролтой байх байсан ч гэсэндээ би хүмүүсийн төлөө өөрийнхөө зориулах болно тийм ээ энийг хийх болно гэсэн тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй хандлагатай байх юм бол холоо явж чадна гэсэн.
네, 많은 사업자들이요, 이런 얘기를 합니다. 사업을 진행하다 보면, 저는 사람이 없어요. 라는 이야기를 하죠. За энэ бизнесийг хийж байгаа тий бизнесмэнүүдийн ихэвчлэн хүмүүсээс гардаг яриа нь юу гэдэг вэ гэхээр зэрэг энэ бизнесийг хийхийг хүссэн чинь надад эргэн тойрон тийм танилын хүрээ багтаа болохоор би хэцүү юм бэлээ гэж ярьдаг. 자, 우리는 이럴 때, 사람이 없는 게 아니고요. 자꾸 처음부터 사업할 사람을 찾는데요. 사실 저희는요, 치약 쓸 사람, 칫솔 쓸 사람, 제품을 쓸 사람을 명단을 적어서 다시 이 명단은요, 계속 업그레이드 하면서 나의 명단이 끝나면 파트너의 명단을 파고 밑으로 내려가야 합니다. За бид нар хүн байхгүй гэхээс илүү бид нэр эргэн тойрон шүдний ааш, шүдний сойж тийм ээ нойлын цаас хэрэглэдэг хүмүүс таньдаг хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн бүгдийн нэг дэвтэр гаргаад тийм ээ нойлын цаас тийм шүдний аа хэрэглэдэг бүх хүмүүсээ бүгдийн дэвтэр гаргаад бичих хэрэгтэй. 네, 또, 등록은 되는데 매출이 일어나지 않아요. 라는 말씀, 고민들을 많이 이야기를 합니다. За нөгөө надад тийм ээ бүртгэл хийлгсэн тэгээд ямар бараа авахгүй болохоор тэрийг бүртгээд хэрэг байхгүй гэж ярьдаг хүмүүс бас байдаг. 네, 이런 분들은요, 대부분 본인이 제품을 많이 써본 경험이 없는 분들이 대부분 За 많습니다. тийм хүмүүс болохоор зэрэг бүртгэл хийлгсэн ч гэсэн бараа хэрэглэхгүй юм байлээ тэргээд яадаг. За тэр хүмүүс болохоор тэр хэмжээгээр өөрөө бүтээгдэхүүний олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглээж тийм ээ одоо сэтгэл хөдлөл авч энийг хэрэглэхгүй бол өөр бүтээгдэхүүн ерөөсөө хэрэглэж чадхаа болсон гэсэн тийм хандлага, тийм сэтгэл ханамж байхгүй учраас л яг одоо тий тэр бүртгэлтэй байгаа хүнийг хэрэглэж болгож чадахгүй байгаа. 네, 그래서 내가 제품에 감동하는 거, 그리고 내가 제품을 많이 써보는 거, 그 감동을 전달하는 거기 때문에 내가 더 많은 제품을 정확히 알고 체험하고 그 감동을 전달했으면 좋겠습니다. За тэгэхээр зэрэг үнэхээр би бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд миний урдны хэрэглэж байсан бүтээгдэхүүнээс үнэхээр сайн юм байна гэдгийг тэр сэтгэл хөдлөлийг би мэдэрсэн байх хэвээр тий. Дээрэс нь би байнга хэрэглээд тийм ээ тэр бүтээгдэхүүн үнэхээр хайртай дуртай авсан багсан. Энэ сэтгэл хөдлөл өөрийнхөө мэдэрснийг тийм ээ дамжуулах үед л тэр хүн ч гэсэндээ үнэн хэрэглэгч болж танд ирдэг байна. 네, 또 어떤 분들은 사업하면서 조직이 자동으로 안 커진다라는 고민을 많이 하죠. За ихэвчлэн бүгдээрээ адилхан. Ганцхан манай багч биш энд итэмээ хийж байгаа олон хүмүүс байгаа. Бизнес ихтэй ерөөс ингээ баг ерөөсөө өргөчихгүй байна. Тэг хэрэглэгчийн хүрээ ерөөсөө олон болохгүй байна. Хэлэхгүй 네, байна гэж. 네, 이런 경우에는요, 본인이 정확하게 시스템 안에 붙어 있는지, 시스템이 잘 참여하고 플러그인이 돼 있는지가 되게 중요합니다. За магадгүй те та үнэхээр миний баг хөгжихгүй те миний багта үнэхээр тийм ээ миний хүссэн шиг хэрэглэгч нар ингээд орж ир хүрээгээд хэлэхгүй байгаа бол би өөрөөсөө эхлээд тийм ээ ямар ч нөхцөл байдал байсан систем сургалтанда сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэхийн сургалтанд сууж байх ёстой байранда байж чадж байгаа ёо. 네, 그리고, 어, 사람들이 머물지 않고 자꾸 떠나는 거에 대한 고민도 많이 있죠. За тэгээд дээрэс нь хүмүүсийг мэдээж хүн болгон надтай адилхан байхгүй, надтай санаа нь өөр байж болно гэсэн тий. Тэрнээс болоод тэр ч ингээд энэ ч ингээд миний сэтгэл таалагдахгүй гэхэл тэр хүнийг үргэлж өөрөөсөө явах үйлдэл хийгээд байдаг. Тэ харин тэр хүнийг үргэлж тийм ээ өөрийнхөө тавгийг хүрээг том болгоод надтай үргэлж хамттай байх тэр орон зайг би бэлтгэх хэрэгтэй. 네, 물론, 잘 해도 떠나는 사람은 떠나고, 남아있는 사람은 남아있는데요. 우리는 여기에 자꾸 부딪히거나 자꾸 삐져서 들어가는 분들이 굉장히 많습니다. За мэдээж хэрэг тийм ээ хичнээн сайн хандаа хичнээн сайн хийж өгөөд тий тэр хүнд хичнээн их сайн хийж өгсөн ч гэсэндээ надаас явах нь явдаг тий гэхдээ хүмүүс ихэвчлэн явсан хүмүүсийг яагаад тий энэ этемигийн бизнесийг хийхгүй надаас ингээ холдоо зайгаа бариад явчихуу гэж бодглохлоор зэрэг надад гомдсон сэтгэл тий тийм надад гомсорсон сэтгэлээс болоод явсан мэд. 네, 그래서 우리가 마음의 그릇을 키우는 거 중요할 것 같습니다. За тийм учраас энэ бүх зүйл юунаас үүдэлтэй вэ гэхээр зэрэг би өөрийнхөө ямар нэгэн болохгүй асуудал те надад хин нэгний үйлдэл таалагдахгүй байх юм бол өөрийнхөө тавгийг тийм ээ үргэлж том байхаар өөрөөсөө эхлээ шагааж харах хэрэгтэй. 자, 우리가 보통 인맥은 누구나 아는 인맥은요, 한 사람 뒤에 250명이 있다고 하죠.
За бид нар энэ бизнесийг хийх үед бидний нэрсийн жагсаалт гаргах хэрэгтэй. Надад хамааралтай таньдаг тийм ээ. Одоо шүдний сошиалд бүх хүний жагсаалт хэрэгтэй. За нэг хүний ард 250 хүн болоод байдаг гэсэн таньдаг танилын хүрээ. 자, 우리 사업은요, 내가 아는 인맥으로 성공하는 경우보다 내 인맥에 지인의 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 통해 몇 단계를 통해서 그 누군가로 인해서 성공하는 그런 사례가 훨씬 더 많습니다. За, ер нь ихэвчлэн амжилтанд хүрсэн хүмүүс тийм ээ. Оны бизнесийн амжилтанд хүрсэн хүмүүс миний шууд тийм ээ. Миний шууд холбогдоод миний танилын хүрээ тийм ээ. Баган задраад хэвээр миний нэг талыг гүйцээж өгөөд ингэсэн тохиолдолд ер нь ховорхон байдаг. Миний танихгүй хин нэгнэр миний доор байгаа миний танихгүй хин нэгнэр дамжиж орж ирээд тэр хүнээс болоод баган задраад тэр хүнээс болоод борлуулалт орж ирж байгаа. Энэ хүнээс болоод амжилтанд хүрсэн тохиолдлууд олон байна. 네, 그래서, 물론 처음에는 내가 아는 명단을 적고 그분들을 만나서 전달하지만 또 그 밑에 관심 있는 파트너와 마주 앉아서 파트너와 상담을 하면서 그 파트너의 인맥을 끊임없이 계속 찾아야 합니다. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тийм миний таньдаг хүнээс илүү миний таньдаг хүн байхгүй намайг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэндээ миний багт байгаа хүний таньдаг хүний тэр хүний таньдаг хүний хүрээллээр дамжаад би тасралтгүй өдөр болгон тууштай ингээд тэр хүнтэй уулзаа тийм ээ заагаа зөвлөд явхад тэр дотроос надтай хамтрагч энийг хамтдаа хийгээд явах хүн гарч ирдэг баг. 네, 파트너의 인맥을 꺼내기 위해서는요, 질문이 필요한데요. 먼저 파트너에게 어떤 사람이 먼저 떠오르는지, 다시 한번 말씀해 주세요. 파트너에게 음. 인맥을 꺼내야 되는데, 가장 먼저 떠오른 사람이 누구인지, 네네. За мэдээж би тий за миний таньдаг хүмүүс ерөөхдөө ингээ тий миний яриаг сонсохгүй за тэгээ бусны хэлсэн ч гэсэн юм авахгүй ийм байх тохиолдол тийм ээ миний багийн гишүүнийхээ таньдаг хүний хүрээллээр нь би энэ бизнесийг хийх хамтрагч хүний гарч ирэх гэдэг шүү дээ тэр хүн хэрвээ тийм хүн гараад ирэх юм бол тийм ээ тийм сонирхолтой бараа хэрэгэлдэг хүн бүтээгдэхүүн хэрэгэлдэг хүн гараад ирэх юм бол хамгийн ихэд тэр хүний эргэн тойронд нь таньдаг хүн хэн байна гэдгийг хамгийн дөрөв одоо асууж бичих хэрэгтэй. 네, 가장 성공시켜야 될 사람, 혹시 가장 간절한 사람이 누구인지 물어보십시오. За тэгээ тэр хүнээс болохоор үнэхээр энэ бизнесийг би нэг хийгээд үзье хүсэж байна гэсэн хүн гарч ирэх юм бол ингэж хэлнэ. Таны хамгийн хамтдаа амжилтанд хүрэхийг хүсдэг. Хамтдаа сайн, энэ минь сайн амьдраасаа гэж хүсдэг. Тийм хүн хэн бэ гэж асуу. 네, 성격이 좋거나 과거에 어떤 경험이 있는지, 예를 들면 네트워크의 경험이 있는지, 자영업의 경험이 있는지, 이런 사람들의 명단을 구체적으로 질문하는 겁니다. За тэгээ тэр хүнээс асуугаа тийм ээ таньдаг хүн нь ингээд ийм хийдэг, тийм хийдэг найз байгаа, энд ийм хийдэг найз байгаа гэх юм бол тэр хүнийгээ тийм ээ хувийн бизнес хийдгүү, тийм ээ ямар төрлийн ажил хийдгүү, юунд сонирхолтой юу тийм энэ талаас нь бүгдийг нь бичээд дэвтэр дээр бичиж авах нь шүү дээ. Бичээд жагсаана гэсэн. 네, 자꾸 우리 사장님들 아직도 좀 시간이 흘렀는데도 불구하고 스폰서에게 사람 달라고 하는 분들이 있는데요. 스폰서한테 사람 달라고 하지 마세요. 스폰서는 이미 명단이 없습니다. За тэгээд ихэвчлэн энэ бизнесийг эхэлж байгаа хүмүүс энэ бизнесийг чи хамтдаа байгаа бүрдүүлнэ гэсэн. Спонсор яагаад хүн болгож өгөхгүй байна. Спонсороос хүн харахаас илүү тэр шинээр бүтээгдсэн байгаа хүний танилын хүрээллээс нь тийм ээ яваад хэрэглэгч бизнесмен гаргаж ирэхин тулд хичээгээр. Спонсор чинь аль хэдийн танаас хэдэн жилийн өмнө тийм ээ ингээд энэ бизнесийг эхэлсэн учраас хүрээлэл нь хайрцангуй одоо тийм ээ бүртгүүлээд ичсэн байгаа юм. 자, 한 사람을 만나면요. 한 사람에 250명이 있다고 하죠. 나를 중심으로 해서 파트너가 있죠. 그 파트너의 인맥을 무한대로 깊이 내려가서 파는 겁니다. За би хамгийн нэгдүгээрт нь би байна. За би өөрөө нэг тийм ээ хүн оруулсан. За тэр хүнийхээ одоо танилыг хүрээ. Тэр оруулсан хүний танилыг хүрээ гээ тий. Тэр хүнээ дамжаад ямар хүн гарч ирэх боломжтой байна бүгдийг бичгсэн ш дэвтэр дээр тий. Тэгээд очиод тэр хүмүүсээ нь очиод хамтдаа очиод уулзсан. 네, 나를 중심으로 해서 최소한 내 밑에 1대, 2대, 3대, 4대까지는요. 내가 직접 관리를 하십시오. За тэгээд би
Үнэхээр те би байгаа ч гэсэндээ миний партнероор биш. Биний оруулж ирсэн хүн биш байж байна. Тэ? Миний доотлын одоо тийм ээ яг тэр хүнээс нэг хин нэгнээр хамааралтай ороод ирсэн хүнийг тэр хүн л одоо ингээд анхаарах хэрэгтэй. Тэр хүнд уцаар ярьж тэр хүнийг анхаарах хэрэгтэй гэж хэлж өгөх найдаар. Шууд үнэхээр сонирхолтой тийм ээ бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн гарч ирсэнд бол та шууд өөрөө ороод тэр хүнтэй ажиллах хэрэгтэй. 네, 우리가 또 후원을 하면 파트너를 소개를 받죠. 그러면 그 파트너도 안정적으로 파트너가 나올 때까지 계속 같이 관리하되 내가 스폰서가 더 많은 단계, 최대한의 4단계까지는 직접적으로 관리하시는 겁니다. За ихэвчлэн тийм ээ спонсор хүн байлаа. Та бүхэнд хин нэгний спонсор бүгдээр тийм ээ. За нэг дэх үеийн хүн миний хүн байсан ч гэсэн тэрнээс хоёр дахь үе, гурав дахь үе, дөрөв дэх үе гарч ирлээ. Тэр дөрөв дэх үе хүртэл та шууд өөрөө ороод тэр хүнтэй шууд ороод ажиллах хэрэгтэй. 네, 두 번째는 우리가 등록은 잘하는데 매출이 일어나지 않는 경우 있죠. За мэдээж бид нэр яаж игээд тийм яаж игээд бүртгэдэг тийм ээ бүртгэдэг. Бүртгүүлсний дараа хамгийн чухал зүйл нөө борлуулалт орж ирдгүү байна. 네, 이건 실제로 제가 초기 때 저희 지인들을 만날 때 이런 얘기를 했었거든요. 이 화장품으로 말할 것 같으면 고순도 정제 기술이 어떻고 원자력 연구이 어떻고 이렇게 기술 뭐 성문을 막 줄줄줄 얘기했어요. 제품이 나갔을까요? 안 나갔을까요? 네, 안 되더라고요. За би мэдээж тийм ээ борлуулалт оруулж ирэхийн тулд ингэжсэн анх удаа бизнес эхэлж байгаа үе те бүртгэх нь бол ингээд ямар нэг аргаар бүртгэж байгаа. Тэгээ тэр хүн ерөөс юм авахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зэрэг ингээд тэр хүнийг хэрэглэгч болгохын тулд нөгөө гоо сайхны бүтээгдэхүүнээ тайлбарласан гинэ. Энийг ийм орс найрлагатай, ийм сайн тийм ээ алдартай одоо тийм ээ патентлэгдсэн ийм орс найрлага орсон гэл амар ингээд төвхтэй тайлбарлаж ярьсан гэн тэр хүн яасан бол. 네, 오히려 제 친구들은 제가 뭐 고순도 정제 기술 이렇게 기술을 얘기하니까 얘가 어디 가서 단단히 세뇌 교육을 받고 왔구나 이런 얘기를 하더라고요. Тэгээд ерөөсөө ингээд ойлгож сонсохгүй байсан гинэ тэр хүмүүс бүр ингээд залхуутай ойлгож байгаа ч юм байхгүй би технологи тийм ээ найрлага стандарт ингээд яриад байдаг тэр хүмүүс айгүй тийм анхаарч ойлгож сонсож байгаа юм нэг ч байхгүй байсан. 네, 그래서 그때부터는 제가 제품을 쓰고 먹고 발랐던 그 감동을 자랑하고 전달했습니다. За тэгээд тэрнээсээс би өөрөөр үзсэн гинэ яасан бэ гэхээр тэр өөрөө эхлээд түрхээд өөрөө эхлээд өөрчлөгдөө тэр хүний өмнө айгүй өөрчлөгдсөн айгүй гоё болж байгаа дүрхөө тийм ээ харуулад өөртөө ихтэй үнэхээр намайг ийм болгосон бүтээгдэхүүн бол энийгээд ингээд бүр ингээд өөртөө ихтэй тайлбарлаад ярьж гисэн. 네, 그래서 우리는 기술을 팔지 말고 내가 체험했던 그 체험과 감동을 생생하게 전달하는 사업입니다. За тийм болохоор зэрэг би тийм ээ өөрийнхөө ер нь бол энэ бүтээгдэхүүн энийг чинь ерөөсөө ингээл ийм сайн орс найрлага ийм патенттай алдартай бүтээгдэхүүн гэхээсээ илүү би өөрөөрөө л тийм ээ бодит үр дүнгээл тэр хүнд амжуулах юм бол тийм л үнэхээр бодит тэр хүний хэрэглэгч болоход өөрчлөлт. 네, 실제로 많은 사람들이 내가 감동받은 제품만 전달하거든요. 예, 예를 들어서 화장품만 썼어. 화장품에 감동받았어. 그러면 화장품만 전달하죠. Ихэвчлэн хүмүүс ингэдэг гинэ нэг ганц хоёр бүтээгдэхүүнөөр хэрэгэлдэг тэрийг л дамжуулах гад үзээд тэрийг л ярих гад тэр хүний бас яг өөрийнхөө хэрэгэлдэг нэг хэдхэн бүтээгдэхүүнийг л хэрэглэж болох гад үзээд байдаг. 네, 내가 예를 들어서 유산균에 감동받았어요. 유산균만 전달하죠. Би ашиг бактериаар үнэхээр үр дүн үзсэн. Тэгэх юм бол ашиг бактериаар л дамжуулаад хэлээд байдаг. 그러면 내가 빠른 시간 안에 전 제품을 애용하고 전 제품에 감동받았다면 어떤 일이 일어날까요? За тэгвэл те би ер нь этемид байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнийг ер нь хэрэглэж үзээрэй гэдэг нь шүү дээ тийм ээ. Тэр дотроос өөр дээрээ үр дүнг үзээд олон төрлийн бүтээгдэхүүн дээрээс би өөрөө хэрэглэж үзээд тийм ээ үр дүнг нь үзээд сэтгэл ханамжийг авсан бол ямар үр дүн гарах вэ? 자, 우리 사장님들, 정말 빠른 시간 안에 성공하고 싶다 그러면 지금 애터미 제품으로요, 전 제품을 빨리 써보시기를 권해드립니다. За тэгээд үнэхээр та тий таны бүртгэлтэй байгаа боловч тийм ээ. Ерөөсөө ингэ борлуулалт үүсэхгүй хэрэглэж болохгүй байгаа бол та бүх төрлийн бүтээгдэхүүнийг тийм ээ өөр дээрээ хэрэглэж үзээ, туршиж үзээрэй. Тэгэх юм бол тэр хүнд хэрэгтэй ямар нэгэн зүйлийг авч ил таардаг. 자, 그런데
내가 써봤는데, 나는 별로 감동이 안 와. 그렇게 생각할 수도 있습니다. За магадгүй ингэж магадгүй дээ. Хэрэглээд үзсэн чинь нэх үр дүнгүй юм байлээ гэж бодогдохгүйч байж магадгүй. 저는 전 제품을 다 효과를 봤는데, 그렇지 않은, 잘 느끼지 못하는 분들도 간혹 있습니다. Мэдээж олон бүтээгдэхүүн хэрэглэсэн боловч тийм ээ бас зарим нэг бүтээгдэхүүнийх нь үр дүнгийн нэг сайн мэдрэхдэггүй байх тийм тохиолдол хүртэл байдаг. 네, 그럴 때는요, 정확하게 애토미 제품의 특징과 효과를 정확히 알고 쓰면 그 효과는 배로 느낄 수가 있습니다. За тэгээ тийм ихэвчлэн бүтээгдэхүүнийг тийм нэг сайныг мэдгүй нэг л өөрчлөлт байхгүй юм шиг бодогдоод санагдаад байгаа юм бол тэр бүтээгдэхүүнийг судлаад үзээрэй. Өөр хэрэгжилжсэн өмнөх бүтээгдэхүүнтэйгээ харьцуулаад үзээрэй. Харьцуулаад тийм ээ сайн судлаад үзээрэй. 네, 그리고 제품은 기술과 성분으로 파는 게 아니고요. 이 제품의 간단한 특징, 그리고 내가 이 제품이 이런 특징이 있는데, 어머, 내가 이걸 먹었더니 아침에 눈이 번쩍번쩍 뛰어. 피곤하지가 않아. 이렇게, 특징으로 말하고 효과로 А 파는 겁니다. ихэвчлэн бүтээгдэхүүнийг хүмүүст яаж яривал хамгийн оновчтой тэр хүмүүнд ойр санагддаг вэ гэхлээр зэрэг юм гэдэг гинэ. Тэрэн дотор байгаа орс найрлагын ярихаасаа илүүтэй тийм ээ. Юу амьдралд ойрхоноор тийм ээ. Үнэхээр энэ бүтээгдэхүүнийг уусан чи өглөөстэй айгүй хөнгөн босоо тийм. Энэ бүтээгдэхүүнийг уусан чи ядарч исэн чи ингээ хүч арай өмнөхөөс илүү айгүй хурдан энерги хүч надад сэлбэж өгөө. Ийм бодит тийм ээ. Амьдралд ойрхон бодит зүйлийг ярих юм бол тэр хүнд ойр тусаа тэр хүн одоо хүлээж авдаг. 네. 요즘에 독감이 되게 날씨가 추워서 그런지 되게 지독하더라고요. 독감이 굉장히 많은데, 제가 어느 날 아침에 막 한쪽에서만, 양쪽에 한쪽에서만 눈물이 막 하루 종일 나오고, 콧물이 줄줄 하루 종일 나왔었거든요. 근데 나갔다 들어와서 해모임을 4포를 먹고 자니까 아침에 멀쩡한 거예요. 네, 그렇게 얘기했더니 주위 사람들이, 그래? 그렇게 효과가 좋아? 그러면서 또 전달하게 되고, 네, 그 효과로 얘기했더니, 자기도 한번 먹어보고 싶다. 이런 분들도 나오더라고요. За би сүүлийн үед айгүйх ядраа солонгос гэсэндээ одоо нөгөө нэг тийм архаг тийм ханиад гэх юм уу да тийм ээ архаг ханиад уушигны тийм ханиад айгүйх вирусны ханиад айгүйх байгаа. За тийм ханиад түрээд айгүй хэцүү байх үедээ хэм юм өдөр 4-өөр уусан гинэ. Тэгсэн чинь бүр ядраад ямар ч нөгөө нэг юм одоо тийм хүчгүй байсан чинь хэм юм 4-ийг уусан чинь бүр нүдмэн сэргээд биемэн хөнгөрөөд л ингээд ирсэн надад. Тэгээ би яг тэр бодит байдлаа тийм ингээд эргэн тойронд байгаа хүмүүстэй ярьсан чинь тийм орос найрлага ярихаас илүү тийм үү тэгвэл тэг яг одоо энэ ханиад хамуутай яг ийм байгаа орчин нөхцөл байгаа хүмүүс чинь би ч гэсэн уугаад үзье гэсэн хүмүүс гарч ирсэн. 네. 그리고, 내가 갑상선 저하증으로 너무 피곤했잖아. 근데 눈이 번쩍번쩍 뜨이면서 피곤하지가 않더라. 네, 그렇게 내가 효과를, 네, 내가 효과 본 거를 감동을 전달하는 겁니다. За тэгээ энэ хүн бас бамбаатай учраас тийм ээ бамбаатай хүн чинь айгүйх ядардаг байхгүй юу. За тийм учраас энийг ингээд өдөр 4 удаа гоохоор ерөөсөө урд нь ингээд ядраад хариу тасраад байдгүйсэн чинь ерөөсөө тийм шин шимдэг байхгүй болсон гэхэлэр зэрэг хүмүүс эсэргээрээ өөдөө би ч гэсэн нэг туршаад үзье, уугаад үзье гэсэн хүмүүс гарч ирдэг. 네. 세 번째는, 조직이 자동으로 커지지 않는다라는 고민입니다. За тэгээ дараад нь тийм ээ баг маань баруун зүүн талдаа багтай байж ятсан байгаа солио авдаг тийм ээ. Баг маань ерөөсөө ингээд нэг тийм ээ өргөжөөд хүрээгээ тэлж өгөхгүй байна. 자, 우리 гэж 사장님 한번 생각해 보세요. 내가 애터미 비전을 본 게 언젠가를 한번 생각을 해보신다면, 나한테 이 정보를 준 사람 때문에 내가 사업을 선택했다라는 분이 혹시 계실까요? За өөрсдийгөө бодоод үзье гинэ. За энэ бизнесийг би хийгээд хэдэн жил болчихоо. За би миний спонсор надад энэ бизнесийг санал болгосон учраас би спонсороосоо болоод энэ бизнесийг хийж эхэлсэн гэж бодож байгаа юм байна уу? 저 역시도 저한테 이 정보를 준 분 때문에 이 사업을 결정한 게 아니고요. 그분이 초대한 원데이 세미나, 석세스 세미나에서 애터미의 비전을 보고 결단하고 사업을 시작했습니다.
За миний хувьд гэх юм бол те та бүхэн ч гэсэн бас нэг бодож үзээрэй гэнэ. Миний хувьд гэх юм бол мэдээж надад Этамигийн мэдээллийг хамгийн анх тушаар дамжуулсан хүн байгаа. Тэгээ би тэр хүнийг хараа тийм ээ энэ хүн хийж байгаа учраас би Этамигийн бизнесийг яг шийдвэрүүд гаргаагүй. Миний хувьд болохоор амжилттай ахтай тийм ээ нэг өдрийн семинарт явж байгаа. Би өөрийнхөө төлөө би энэ бизнесийг хийх хэрэгтэй байна гэдэг шийдвэрийг гаргасан. 자, 많은 사람들이 안정적인 시스템 소득을 벌고 싶어 하죠. 하지만 반복적인 시스템 세미나는 참여하지 않습니다. За тэгээд үнэхээр бид нар тийм ээ одоо байгаа нэг тийм нэг сард нэг удаа хоёр удаа авж байгаагаасаа илүү би системийн орлого гэдэг юмыг тийм ээ их хэмжээгээр би олохыг хүсэж байгаа. Гэхдээ хүмүүс бодоод яваад байдаг тэр хийдгүй ерөөсөө. Уг нь бол тийм ээ их хэмжээгээр тийм ээ олох системийн орлого олох арга нь бол систем бид нар сургалтанд бид нар хамрагдах хэрэгтэй. 자, 시스템 소득을 벌기 위해서는요, 우리는 반드시 강력한 시스템 안에 붙어 있어야 합니다. За энэ болохоор зөвхөн системийн орлого шүү дээ. Тийм ээ. Системийн орлого гэдэг ямыг бид нар тийм ээ өөртөө бий болгож надаас хамааралгүй тийм тогтмол орлогыг бий болгохын тулд би энэ систем гэдэг юм. Систем сургалт гэдэг юм би үргэлж ямар ч нөхцөл сууж явах хэрэгтэй. 네, Тэгжээж 실제로 боломжтой. 네, 실제로 저의 사례인데요. 저는 처음에 아는 지인이 많지 않았고, 그냥 저는 제품의 애용자였고, 사람이 많지 않았습니다. 그래서, 시스템에 계속 붙어 있었어요. 계속 시스템에 참여하면서 배우고, 반복적으로 시스템에 참여했습니다. За тэгээд миний хувьд болохоор би нэлээд сайн тийм нягтаж хэд хэдэн удаа семинарт явсны үндсэн дээрээс би өөрийнхөө төлөө шийдвэр гаргасан. За тэгээд би ерөөсөө тийм ээ өөрөө эхлээд хөгжих хэрэгтэй юм байна. Өөрөө эхлээд би тийм ээ өөртөө ихтэй хүмүүс хаанаас нь АБ-г хэлдэг болох хэрэгтэй юм байна гэд ерөөсөө систем сургалт хаана байна тэр нь надад хамааралтай л тэнд суудаг бас. 처음에는요, 나 다 알 것 같은데, 맨날 똑같은 내용 같은데 왜 또 들어야 되나? 이런 생각한 적도 있었습니다. За тэгээд мэдээж тийм сууж байгаа үе залхамаар үе ч гэсэн байсан. Байхгүй байсан биш шүү дээ. Яг та бүхэндээ адилхан ихсэн. Дандаа л нэг л ярьдаг юм аа дандаа ярихын гих бодол төрөхүйч байсан. 그런데 어느 날부턴가 이 시스템 세미나에 참여하면서 같은 말이 아니라 나한테 오는 다른 메시지들이 느껴지게 됐고, 자꾸 명단이 떠오르기 시작했습니다. За тэгээд мэдээж би тэгж төвхтэй юм шиг бодогдчихсэн болох өргөжлүүлэн суусаар байсан. За тэр үед болохоор яасан бэ гэхээр зэрэг би ихэвчлэн хүмүүс мэдэх ёстой зүйлээ мэдээгүй үедээ төвхтэй, яшигтай нэг зүйлээ ярьдаг гэж ийм бодлоод орж ирдэг гинэ. Харин би өргөжлүүлээ суугаа тууштай ингээ хандаад байх юм бол сургалт семинараас өнөөдөр би энийг би орхигдуулсан биз дээ. Энийг би өнөөдөр мэдэж авлаа гэд харин ч энэ сургалт надад эсвэргээрээ нэг зүйлийг ярьж байгаа юм шиг болож үрдүнтэй болж хувирдаг. 네, 그랬더니, 저는 매달 석세스 세미나에 한 명의 사람을 초대하겠다라는 목표로 했더니, 그렇게 해서 둘째 달에 한 명 이렇게 초대됐더니 그 사람이 세미나에서 비전을 보고 그 사람이 저랑 같이 합류해서 사업을 하기 시작했고 그 사람도 또 초대가 일어나고 네, 조직이 세미나에서 늘어났습니다. За тэгээд би ингээд зорилго тавьсан гинэ. Одоо 2026 онд хэдүүлсэн зорилго өөр байхаар зорилго тавиараа гэсэн шүү дээ, тийм ээ. За тэгвэл юу гэсэн бэ гэхээр би ерөөсөө амжилтын актемд ерөөсөө сард нэг удаа ямар ч аргаар бай хамаагүй нэг хүнийг дагуулж очиё гэж шийдвэр гаргасан. Тэгээд тэр 그런데 дагуулж явсан хүмүүс өөрөө очиод Этамигийг одоо алсын харааг олж хараад дээрэс нь тэр хүн дагуулж ирдэг гэсэн. 네, 그런데 어떤 분은 맨날 저는 인맥이 없었잖아요. 그러면 맨날 사람을 만나러 다니면서 회원가입시키고 제품을 팔고 있었습니다. 근데 너무나 잘 팔았던 사람이에요. 하지만 세미나에는 오지 않았습니다. За тэгээд нэг хүн партнер маань байсан гинэ. Яадгүй гэхээр зэрэг үнэхээр системд сайн хамрагддаг, систем сургалтандаа хамрагддаггүй гинэ. Тэгсэн хэрнээ бараа амар сайн заадаг, борлуулдаг хүн байсан. 자, 9개월 뒤에 이 분들의 어떤 차이가 나왔을까요? 저는 조직이 만들어져서 9개월 만에 안정적인 200만 원의 소득이 생겼고요. 이 친구는 혼자 팔다가 1년 반 동안 돈이 안 되고 1년 반 동안 혼자 팔다가 들어갔습니다.
За миний хувьд болохоор бараа ерөөсөө зарж чаддгүй. Гэхдээ би ерөөсөө надтай адилхан хэрэглэгч тийм ээ. Надтай хамтрагч энэний алсын харааг олж харсан хүнийг бий болгох хэрэгтэй гэж. Хичээнгүйлээ ерөөсөө бараа зарж чадахгүй ч гэсэн яваад хүмүүстэй уулзах ажил хийгээд байсан гинэ. За нөгөө хүн маань өстэй нэр бараа хастай амар сайн зараад борлуулад байсан чинь нэг жил хагасны дараа ямар үр дүн гарсан бэ гэхээр нөгөө найз маань тийм ээ. Системийн орлого гэдэг юм байхгүй. Тэр хүн зарахгүй бол орлого байхгүй байсан учраас миний хувьд гэх юм бол надаас хамааралгүй нэг жилийн дараа надаас хамааралгүйсэндээ борлуулалт өрнөдөг би мэдгүй хин нэгэн бараа авдаг ийм групп баг үүсчихсэн байсан учраас нөгөө хүн маань ингээд залхаад хэцүү санагдаад шантраад болсон. 그 사람은 혼자 세일즈 마스터 한 번 도전하고 나가 떨어졌고요. 저는 9개월 후에 자동으로 오토 판매사가 된 거죠. За тэгээд тэр хүн маань болохоор зэрэг мэдээж ингээд sales master ингээд хамгаалж байгаа гэх. 9 сарын турш sales master хамгаалсан. Одоо автомастер болохын тулд юм шиг байна. За хамгаалсан боловч үнэхээр хэцүү зарж байгаа учраас зараад хамгаалаад байгаа. Тэгээ тэр хүмүүс шантраад эн чин зархаар шин зэрэг тэр цалингаасаа илүү борлуулалт мөнгө орно шүү дээ тийм учраас тэр хүн шантраад зуцаад одоо бэлсэн юм. За миний хувьд болохоор зарч чадахгүй юм чинь хүү өөртөө адилхан хэрэглэж үүсгэхээс өөр аргагүй шүү дээ. Хичээнгүйл хүмүүстэй уулзаад яваад байсан чинь би яг л адилхан 12 сарын дараа миний хувьд болохоор автоматар надаас хамааралгүй борлуулалт орж ирдэг автомастер болчихсон байсан. 네. 내 개인적인 능력으로요, 사람을 붙잡으려 하지 마시고, 우리는, 세미나에 자꾸 초대하는 거. 그러면 알아서 시스템에서 교육시켜주고, 알아서 그 사람을 사업자로 결단하게 만듭니다. За тэгээд хамгийн ухаалаг аргыг та бүхэн зааж өгье гинэ. Та хичнээн тэр хүнд ярьж хэлээ тэр хүн таны үгийг сонсохгүй. Ихэвчлэн сонсохгүй байхгүй. Ялангуяа таньдаг мэддэг найзууд миний үгийг сонсохгүй. Бусад хүмүүсийн үгийг харин илүү сайн сонсоод анхаарад эн чи юу лээ гэж анзаарч хардаг байхгүй. Тийм учраас та өөрөө ойлгуулж ярихыг хичээх биш, семинар дагуулад яваарай гинэ. Тэгэх юм бол тэн дээрээс танаас хамааргүй тэн дээрээс тэр хүн алсын хараад таны яриад байгаа тэр боломжийг олж хар. 자, 애터미에는 많은 성공자가 있죠. 나이가 많던, 적던, 많이 배웠던, 적게 배웠던, 인맥이 있던, 인맥이 없던, 100% 성공하는 방법이 있습니다. За тэгээд тамид болохоор зэрэг олон янзын арга байгаа шүү дээ амжилтанд хүрэх тийм ээ. За би чадвартай танилын хүрээлэл сайтай байх юм бол илүү давуу талтай. Би чадваргүй танилын хүрээлэл байхгүй ч гэсэндээ багийнхаа гишүүнээ тийм ээ танилын хүрээлэл тийм ээ танил талаар би ингээд амжилтанд хүрэх боломжтой. 네, 그저 우리는요, 애터미의 골드 소비자, 애용자가 돼서요, 내가 써보니까 정말로 좋고 싸다라고 말하면서 이 세미나장에 초대만 하시는 겁니다. За тэгээд мэдээж тийм ээ тэр хүнд бол тийм ээ энэ бүтээгдэхүүн үнэхээр сайн би юу хийх ёстой вэ? Миний яг хийх ёстой ажлыг үгээр тэр бүтээгдэхүүн хэрэглээдсэн чинь үнэхээр сайн. Өөр дээрээ гарсан тэр одоо тийм ээ мэдэрсэн тэр мэдрэмж тийм ээ сэтгэл ханамжаа тэр хүн чин сэтгэлээсээ ийм бодит үр дүн гарлаа гэдгийг л дамжуулах. За тэр хүнийг үнэхээр тийм ээ тэгж бүтээгдэхүүнийг тийм ээ дагаад хэрэглэсэн хэрэглэгчийгээ яг нагууртайгаа адилхан бизнесмен хэрэглэж болохын тулд систем дагуулад явах. Энэ л хамгийн амар. 네, 그 대신 당연하게 나는 늘 시스템에 플러그인 되어 있어야 됩니다. 빠지면 절대 안 되겠죠? За тэгээд нэг хамгийн чухал зүйл нь болохоор зэрэг би үргээ систем сургалтанд хамрагдаад өөрөө бол би байнга системдээ байх хэрэгтэй. 자, 우리 사장님들, 소비자와 사업자, 네, 어떤 차이가 있을까요? За та бүхэн маань хэрэглэгч бизнесмен хоёрын хооронд энэ хоёр хүний хооронд ямар ялгаатай вэ? 저는 이렇게 생각합니다. 소비자는요, 제품을 쓰고 또 소개하면서 수당을 받을 수 있죠. 거기까지는 소비자가 하는 일입니다. За энэ бол тий 네 다시 한번 보세요. 소비자가 소비자는 회원가입해서 제품을 쓰고 좋아서 소개하고 수당 받는 사람이 소비자죠. За хэрэглэгч гэдэг маань юу гэсэн үг вэ? Өөрийнхөө тийм ээ хэрэгцээтэй ахын хэрэгцээгээ тийм ээ Этамигийн сайтнаас аваад байнга авдаг. Байнга үйлчлүүлдэг хүний хэрэглэгч гэж байна. 자, 사업자는요, 제품을 쓰고, 네, 소개하고 수당도 받지만 세미나에 빠지지 않고 이 세미나에 초대함으로써 조직을 만드는 겁니다. За бизнесмен хүн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ семинар онлайн семинар шүү ямар семинар бай тэр семинарт үргэлж таслахгүй үргэлж сууж яадаг тийм ээ. За дээрэс нь өөрөө суугаад зогсохгүй
үргэлж одоо тийм ээ шинэ хэрэглэгч тийм ээ өөртөөгөө адилхан хэрэглэж үүсгэхийн тулд энэ семинарт урьж идэг. Ийм 네. хүнийг хэлсэн. 제가 최근에 어떤 분을 만났는데 예전에 사업자였대요. 사업자. 그래서 제가 물어봤어요. 뭐, 그 사무실 센터도 차렸었다라고 하길래 예전에 그러면 회사에서 운영하는 세미나에 얼마나 참여하셨나 했더니만 한 번도 세미나에 간 적이 없다고 하더라고요. 그 사업 제대로 한 건가요? За тэгээ би нэг бизнесмен ингээ тий нэг хэрэглэгчтэйгээ уулзсан. За тэгсэн чинь үнэхээр бизнесмен гинэ өөрийн бизнесмен л гин. За очиод уулзаад үзсэн чинь нэг ч удаа семинарт хамрагдаж үзээгүй гинэ тэр бизнесмен мөн үү? 자, 세미나에 참여하지 않고 그냥 내가 쓰면서 수당받는 분은 소비자입니다. 네, 착각하시면 안 돼요. 사업자는 세미나에 빠지지 않고 세미나에서 초대하면서 조직을 만들고 그들과 함께 목표를 갖고 가는 게 사업자입니다. За тэгэхээр зэрэг ерөөсөө ингээд андуурч ингээд болохгүй гинэ. Та бүхэн ч гэсэндээ үргэлж ингээд андуурч ерөөсөө болохгүй байгаа. За бизнесмен тий хэрэглэгч байх чинь тэрний бизнесмен гэж бодоод байдаг гинэ. Хэрвээ тий энэ семинарт яг үнэхээр тийм ээ байх ёстой газараа энэ семинар шинэ хүн урьдаг болвол тэр хүн бизнесмен мөн тийм ээ. Энэ семинарт хамрагдахгүй зүгээр л өөрийнхөө хэрэглээг авдаг тийм ээ. Ийм хүн бол тэр зүгээр хэрэглэгч шүү гинэ. 네, 그리고 우리는 휴먼 네트워크죠. 많은 사람들이 나한테 와야 합니다. 그런데 자꾸 떠나죠. 네. За энэ бизнесүүдээр баян хүмүүс над дээр цуглаж, над дээр ингээд уулзахыг хүсэж, ингээд тогтоож дандаа хамтдаа байж явах хэрэгтэй. Гэхдээ эсвэргээрээ дандаа хүмүүстэй яваад холдоод байдаг надаас. 네, 성공한 임페리얼이 이야기할 때 제가 그런 얘기를 들은 적이 있거든요. 오랫동안 애토미 사업을 해서 임페리얼까지 갔지만 자기는 단 한 번도 파트너랑 싸운 적이 없대요. 네, За тэгээд 그런 임페리얼님이 그런 이야기를 하시더라고요. нэг империал мастер ингэж ярьсан гинэ. Мэдээж энэ бизнесийг хийхэд амар болж унах уу, тийм ээ сэтгэлээр унах уу, хэцүү байх уу зөндөө байсан. Гэхдээ нэг ч удаа би тийм ээ миний одоо унах, миний хэцүү байх үеэс одоо сэтгэл зүйн тэр хандлагаасаа болоод надад мэдрэгсэн тэр мэдрэмжүүдээсээ болоод партнерортойгоо нэг ч удаа муудалцаж байсан үе байгаагүй. Энэ удаан хугацаанд ямар ч байсан ингээд микро хүртэл эрэхтэй хэлчихсэн гинэ. 자, 내가 파트너랑 막 싸웠어요. 내가 이겼어. 근데 내가 이기고 나서 파트너가 다음 날부터 안 나와. 그거 이긴 거예요, 진 거예요? За ингэж бод. Ингэж өөрөө өөрөөсөө асууж үзээрэй гинэ. За тэр партнер маань үнэхээр миний нүдээр харахад миний партнерын буруу юм. Харахад буруу юм тий. Тэгэхээр үнэхээр буруу учраас тэр үнтэйгээ тий муудалцаад ямар ч гэсэн ингээд тий буруу учраас бурууг нь хэлж өгөө тэр хүн ч гэсэн жоохон сэтгэлдээ шарах аваад уцаад таслаад тийм ээ явлаа. За тэгсэн чинь дараагийн өдөр семинар болсон чинь нөгөө найз минь семинарт орж ирсэнгүй. Би ялсан уу? Тэр ялсан уу? 네. 누구나 처음에 욱할 수 있죠. 근데 여기서는요, 어, 인내하셔야 되고요. 기다려 주실 줄 알아야 합니다. За тэгвэл үнэхээр та ялсан юм шиг харагдаж байгаа бол тэр хүн тийм ээ семинарт орж ирэхээ болоод явсан гэдэг чинь таны тавгнаас гараад явсан байна гэсэн үг. Тийм учраас та ялагдсан гэсэн үг байхгүй. Этемигийн бизнес дэлхийн дээр тийм ээ бизнесийнхээ шал өөр. Би үргэлж уурчилдаг, би үргэлж хүлээдэг. Тэр хүн цаг хугацаа өгдөг, ойлгох цаг хугацаа өгдөг байх хэрэгтэй. 자, 그리고 우리 사업에 있어서요, 옳고 그름, 그게 아니고요. 옳고 그름의 차이가 아닙니다. 뭐냐면 서로 입장의 차이예요. 입장의 차이일 뿐입니다. За энэ зургийг ингээд харах юм бол тий нэг нь дийлдээд нэг нь ингээд тий хүнд ингээд шал өөр эрс дэрс ялгаатай байгаа. Хүн ч гэсэндээ яг адилхан байхгүй юу? Санаа бодол нь өөр учраас тэр хүмүүний буруу удаад санаа бодол нь өөр болохоор л тэгэж тий үл маргалдах, үл ойлголцох зүйлүүд гарч ирж байгаа. 네, 저도 가끔 이제 고객들을 만나거나 막 그러면, 약간 엄한 얘기 할 때 있죠. 그랬을 때 제가, 나도 저랬는데, 나도 초창기 때 모르니까 저랬었지. 이렇게 예전 생각이 나더라고요. За тэгээд шинэхэн хэрэглэгч тийм ээ шинэхэн бизнесийг эхэлж байгаа хүмүүстэй уулзах үед би ч гэсэндээ хамгийн анх этемигийн бизнесийг эхэлж явах үед тийм ээ ийм зүрх сэтгэлийн хандлагаар хандж исэн гэд яг тэрийг ойлгодог. 네, 그래서 입장을 바꿔놓고 생각한다면요. 그럴 수 있겠구나. 나도 옛날에 그랬었지. 라고 생각한다면, 이해할 수 있겠죠. За тэгээд мэдээж өөрийнхөө байр суурьаа ингээд солиод бодож үзэх хэрэгтэй гинэ. Би ч гэсэн ийм байсан шүү дээ тийм ээ.
Ингээд энэ хүн ингэж бодож байгаа ч гэсэндээ өөр битээ чи өөрөөр бодол санаатай болохоор л тэгж байгаа. Энэ хүн албаар те намайг буруутгах гал ингээд байгаа юм шиг. Дандаа хүлээцтэй ингэж хандах хэрэгтэй. 자, 그리고, 많은 사람들이, 사람이 떠나더라도 나는 더 많은 사람들을 또 만나야 되고, 또 그 많은 사람들과 함께 진짜 이 사람하고 같이 내가 끝까지 성공하겠다는 그 간절함이 있으면 저는 그 마음을 알 거라고 생각합니다. За тэгээд үнэхээр те олон хүмүүстэй уулзаад тийм ээ олон хүмүүсээ уулзах хэвээр шархлаж үзэх ёстой, шархлаад босож үзэх хэрэгтэй. Ингээд унаж босож үзэж тэр дотроос би өөрөө би хүн болж тийм ээ хөгж үнэхээр би хүн болж хөгждөг мэдэрдэг. 네. 우리 사업에 있어서 정말 사업을 잘하시는 분들은요, 미리 내가 손해본다라는 마음으로 하시는 분들이 네, 잘 성공하시더라고요. За тэгээд Этемигийн бизнесүүд надад жоохон хохиролтой байсан ч яах вэ тийм ээ харин би тэг энэ хүнний төлөө надад жоохон хохиролтой байсан ч яах вэ зүгээр тийм ээ ийм үнцөг ийм байсуурнаас хандж байгаа хүмүүс ихэвчлэн амжилтанд хүрж амжилтын гараанд арай жоохон хурд таттай алхсан урд гарсан байдаг. 네, 그리고 그냥 내가 좀 손해본다라는 마음으로 사업하면요, 오히려 좀 마음이 좀 편해지고요. 오히려 그럴 때 더 많은 사람들이 오는 것 같습니다. За тэгээ эсэргээрээ тий. За яах вэ тий? Энэ хүн ингэж хийсэн чинь надад жоохон хөрөлтэй байсан ч яах вэ? Ийм шийдвэр гаргая гэж өөрөөгөө тэр хүнийг тийм ээ тэр хүний талыг ингэж тийм ээ бодож өөрийгөө хоёрдугаар тавьсан ийм сэтгэлтэй байх юм бол эсэргээрээ тэр хүний бизнес нь сайн болдог. Хүрээлэн ч гэсэндээ илүү тэлээд өөрийнх нь тийм ээ тавганд ч гэсэндээ тэр хэмжээгээр олон хүн орж ирдэг байна. 자, 우리는, 처음에 소비자로 있다가, 이제 사업자, 리더가 되죠. 누구나 다 그렇게 됩니다. За бид нар шигтэндээ яг адилхан шүү дээ. Анхандаа бүтээгдэхүүн үнэхээр чанартай сайн учраас бүтээгдэхүүн дуурлаад бүтээгдэхүүнд сэтгэл татагдаад тэгээд би эхлээд хэрэглэгч байж байгаа бизнесмен рүү орж ирсэн байдаг. 네, 특히 이제 직급이 있는 분들은, 이 직급은요, 섬기는 자리라고 합니다. За ер нь бол цол зэрэгэм гэдэг бол ерөөхдөө ийм баггүй. Цол зэрэгэм гэдэг зүйл дээр би тий цолон дахина гэдэг чинь цол дахина гэдэг чинь ерөөхдөө бусдыг хайрлах, бусдыг хүндлэх ийм одоо нэр ийм дор байдаг гинэ утгатай. 네, 네트워크 마케팅은요, 돈을 버는 사업이죠, 사업. За Этемигийн би одоо шүлжээний бизнес бол ерөөхдөө бизнес шүү дээ. 네, 그런데 어떤 리더는요, 파트너가 나를 섬기지 않는다고 불평해하는 사람도 있어요. За тэгээд одоо энэ дээр нэг гурван зүйл өгсөн. Нэгдүгээр нь болохоор тийм төвийн ахлагчуд бол том суудал тавьчаал тийм ээ тусгай суудал тавьчаал тэн дээр суугаад байж идэм биш гэж байгаа байхгүй. За зарим хүмүүс болохоор зэрэг ингэдэг гинэ. Одоо нөгөө нэг партнероор маань намайг ингэж хүндлэхгүй бай, намайг спонсороо гэж хүндлэхгүй байна гэж бас хүсдэг. Ийм байр суурьтай бас байдаг. 네, 네, 리더는 섬기는 사람이고요. 그리고 맨 앞에서 더 열심히 뛰는 사람입니다. За эсэргээрээ ингэ бодох юм бол ерөөсөө тийм болгохгүй гинэ. Хэрвээ чи партнеророо намайг хүндлэхгүй байна, тийм ээ, намайг ойлгохгүй байна гэж бодож байгаа бол тэр хүний би ихлээд ойлгоё, би ихлээд тийм ээ тэр хүнд үйлчлэе гэж бодох юм бол тэр хүн эсэргээрээ таныг хүндлэнэ. 네, 그리고 우리 Энэ бол 항상, лидер хүний, бизнесмен хүний өөртөө байх ёстой зан чанар юм. 네, 그리고 항상 우리 회장님 말씀하시죠? 네, 그 자존심은, 네, 개나 줘버리라고 얘기를 하십니다. За тэгээ тийм ээ өөрийнхөө бодоод өөрийнхөө зөрүүд тийм ээ одоо тэр зан чанарыг болохоор бакангал захирал маань ингээд нөгөө одоо нөгөө хаглаад тийм ээ бүр байхгүй болгох гэж хэлсэн. 네, 그리고, 굳은 일, 허드렛 일을 자처해서 내가 먼저 가장 낮은 자리에서 낮아져야 우리는 가장 높이 올라갈 수 있습니다. За ус ч гэсэндээ урсах үедээ тийм ээ уруу газар руу урсдаг гинэ. Ус ч гэсэндээ уруу газар урсдаг. За би илүү үтээ хүндэтгэлийг авахыг хүсэж байгаа бол би илүү тийм ээ өндөр судал дээр суухыг хүсэж байгаа бол би үргэлж тийм ээ хүмүүс над дээр цуглах хэрэгтэй юм чи ус тийм ээ юу гэсэн бэлээ одоо нэг урсгал ус ч гэсэндээ нам газар руу урсдаг шиг би үргэлж доор байр суурьнд байх үед над дээр илүү олон хүмүүс ирэх.
네. 옛날에 회장님 이런 말씀하셨죠? 우리가 받는 이 수입이 꼴값이라고 합니다. 이 꼴, 저 꼴, 별 꼴, 다 꼴값을 받았을 때 우리는 진짜 성공할 수 있죠. За тэгээд өөрийгөө тийм ээ үнэхээр их даруухан болгох хэрэгтэй. Үнэхээр их бусдыг хөдөлдөг одоо нөгөө нэг шаланд хүртэл тийм даруухан болгох үед хүмүүс намайг хүндэлдэг. Хүмүүс надад дээр ирээд эсэргээрээ би өөрийгөө хүндлүүлэхийг хүсэх биш хүмүүс намайг өөрөө хүндлээд өөрийнхөө зөрүүд, өөрийнхөө одоо тий ингэх байсан, тэгэх байсан гэж бодлыг бүгдийг хаях хэрэгтэй. 네. 그리고, 모든 자존심, 네, 시기, 질투 이런 것을 버리고요. 파트너를 잘 섬긴다면 우리는 100배의 성장을 할 수 있습니다. За тэгээ ингэж байгаа аахгүй өөрийн зөрүүд, өөрийнхөөрөө бодох бодлоо тий бүгдийг нь орхио тийм ээ. Өөрийнхөө бүгдийг нь орхио зөвхөн партнераараа багийн гишүүнээ хүндэтгээд тийм ээ. Миний буруу байс, шинэ хүний буруу байсан ч гэсэндээ миний л тавг жижиг байгаа болохоор тэр юм бэ. Бүх зүйлийг өөрөөсөө ингээд үүдэлтэйгээр бодож үзэх юм бол 100 дахин их одоо нэг амжилтанд хүрэх тийм ээ. Тэр одоо нууц юм аа. 네, 그렇게 하기 위해서는 먼저, 우리의 마음, 네, 밴댕이 소가지를 버리고 마음의 크기를 За 키우고, за тэгээд м, хэцүү байх үедээ хин нэгэн буруутай үйл хийсэн юм шиг санагдах үедээ би өөрийнхөө тавгийг тийм ээ зүрх сэтгэлийнхаа тавгийг илүү өргөн илүү хэмжээг нь илүү том болгох хэрэгтэй юм байна гэж бодох хэрэгтэй. 100 дахин одоо тийм ээ 100 дахин та одоо байгаагаас илүү амжилтанд хүрэх тийм ээ нууц нь болохоор зэрэг хин нэгнийг та өөрөөсөө илүү хүндэлж тийм ээ хүндэтгэх үед одоо тэр амжилт гэдэг юм над дээр ирдэг. 네, 그리고 파트너의 인맥을 끝까지 파고, За тэгээд нэг зүйлийг мартаж болохгүй. Надад танилын хүрээлэл байхгүй ч гэсэндээ миний багт байгаа гишүүний танилын хүрээлэлээр би тууштай явах хэрэгтэй. 네, 애터미 제품의 감동과 체험을 전달하고, За тэгээд явахдаа юу хийх хэрэгтэй вэ? Би өөрөө үнэхээр олон төрлийн бүтээгдэхүүнийг өөр дөрөө туршилт хийж үзсэн, тэр бүтээгдэхүүн үнэхээр дууралсан, үнэхээр сайныг нь мэдэрсэн, тэр бүх зүйлээгээ өөрөө ч гэсэн өөрчлөгдсөн тэр бодит зүйлээ тэр хүмүүст амжуулах гэсэн. 네, 늘 시스템 안에 플러그인 되어야 합니다. За тэгээд дээрэс нь үргэлж тийм ээ би лидер хүн би үнэхээр өөртөө адилхан хүнийг хөвлөж өөртөө адилхан бизнесменийг гаргая гэж бодож л байгаа бол систем сургалтандаа өдөр одоо байгаа тэр семинар болгонд би хамрагдаж тэнд би байх ёстой газараа л сууж явах хэрэгтэй. 네, 올해는 우리 사장님들이요, 더 넓은 마음으로, 네, 올해 조직이 100배 성장하는 리더님들이 되셨으면 좋겠습니다. За тэгээд ирж одоо энэ 2026 онд тий илүү их амжилтанд хүрсэн одоо байгаагаасаа илүү хэд дахин тийм ээ үр дүн одоо амжилтыг гаргасан тийм одоо гишүүд байгаасаа гэж хүсэж байна. 네, 올해 100배 조직 성장하실 거죠? За тэгээ 2026 онд 100 дахин амжилт гаргасан тийм одоо лидер гишүүд байх нь үстэй. 네, 엔조이!